сайн байна. За надад хоёр юм таараа хөлбөр байгаа. Тэгээ энэ талаар жоохон мэдээлэл өгөх гэсэн. Ер нь таараа хөлбөр өөрөө маш их одоо гүнзгий юм мэдлэг бас шаарддаг. Одоо энгийн аргыг дандаа хэрэглэдэг. Тэгээ би анх ийм таараатай танилцсан. Манайшаа англиас авчираад. Тэгээд энэ англи хэл дээр мөрдлөө дүрсүүдийг хараад маш их ойлгомжтой 78 ширхэгдэн шүү дээ дотроо. Тэгээд ийм дүрсийг хараад шууд энийг уншаад явааддаг. Тэгээ мэдээж нөгөө тайлбар нь англи дээр байгаа. Тэгээ энэ хөлбөрийг бас тараг монгол дээр орчуулад хэвлээд монгол хэл дээр одоо дууссан байгаа. Тэгээд өнгөрсөн жил би Оросоо явсан чинь бас энэ шинэ хөлбөр олсон. Энэ бүр илүү надад санагцсан. Зүүн гарч байгаа гэх юм уу да. Тэгээ бас адилхан 78 ширхэгтэй додроо тайлбартай. Эдний зураг өөр. Гэхдээ додроо 78 ширхэг бүгдээрээ яг адилхан тайлбартай байгаа. Тэгээд хүмүүс одоо энэ сая шинээр хийвэлсэн. Тэгээ хүмүүс маш их юм асуугаад байгаа. Одоо яаж мэдлэх үү, яаж унших вэ? Ингээд тайлбар нь байгаа мөртлөө бас жоохон ойлгохгүй юмнууд бас байдаг. За ерөнхийдөө энэ 78 ширхэгтэй шүү дээ. Тэгээд додроо 5 төрлийн хөлбөр байгаа. Одоо ахлах бугуйл гэдэг одоо 0-оос эхлээд ромын тоогоор бичигдсэн байгаа. 20-оос эхлээд 21 хүртэл ромын тоогоор ингээ 22 ширхэг гэсэн үг. За дараа нь биш 4 төрлийн сэлэм, саваа, зус, цом гэд нэртэй тус бүр 14 ширхэг хөлбөртэй байгаа. 10 ширхэг тоотой, тэгээд дараа нь буул, бадар, хатан, хаан гэдэг одоо юм 14. Тэгээд одоо ингээд нийлээд 78 ширхэг байгаа. За тэгээд энэ тайлбар дээр бол одоо энэ ширхэг хөлбөрийн бүгдийн тус бүр тайлбар нь байгаа. Та нар мэргэжлэхдээ олон аргууд байгаа. Ямар асуудал дээр ямар арга гэж бас зогцсон бас тийм байдаг. Нарийн ер нь энэ бас том шилж ухаан одоо бүр хэдэн мянга жилийн өмнө одоо ингээ бий болсон. Гэхдээ энэ weight-ийн таараа бол яг хамгийн анхдагч нөгөө зураг бэлтгэсэн ингээд одоо гартаа бариад ингээд мэргэлж болох боломжтой болгоцсон байгаа. Ерөнхийдөө хөлбөр болгон дандаа бидний дав томсрын мэдээлүүд гэж байгаа. Одоо ширхэг болгон бидний одоо сэтгэл хөдлөлтэй холбоотой, хүнстэй холбоотой, биетэй холбоотой одоо ингээд мэдээлүүд. Тэгээ бид нар одоо энэ зургийг харж байгаа мөрлөө бид нар өөрийнхөө дотроо дав томсроос одоо мэдээлэл авч байгаа гэсэн. Тийм учраас одоо энэ тайлбар нь зөвхөн уншаад ингээд бас хангалтгүй гэдэг байгаа шүү дээ. Ер нь бид нар ингээд 78 ширхэг бүдүүн байх хэвээр яг ингээд байрангуудаа бид нар шууд өөрийнхөө энергийг шиш ингэж одоо холбоо үүсгдэг. Тэгээд яг нэг хөлбөрийг авахлаар нь бид нар өөрөөр санаа бас давхар дав томсорч дамжиж ингэ мэдээлэл ирээд эхэлдэг. Тэгээд бид нар ингэ тайлбарлахдаа одоо ороод ирдэг тэр мэдээлэл тайлбарлах үед бас за тэгээд олон тавилтууд байгаа. Би бол анх надад хинч заагаагүй. Тэгээд би өөрөө яг энэ хөлбөрөөр одоо өөрөө нуруна мэрэгч бас байдаг шүү дээ. Тэр аргаараа одоо үзээд яваад байдаг. Одоо тэр ямар арга гэвэл 3 ширхгийг гаргана. Нэгийг ч гэсэн гаргаж болно. Одоо анилыг юм асуумаар байдаг шүү дээ. Тэгээд энэ маш сайн хольж тий үзрийг маш сайн холиод тэгээ өөрөө зарим ингээ үлээдэг гээд бас энэ дээр дэвсгэр тавьдаг нөгөө ер нь хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. За тэгээд бид нар одоо ингээ нэг хөлбөрийг одоо өөрийнхөө асууж байгаа юмыг сайн бодож тэгээ ингээ суглах хамаагүй ханаач суглах. Одоо 1 2 3 гэдэг одоо миний хувьд ингээ би энэ аргаар үздэг. Ихэвч нь. За тэгээд тавихлаар 1 2 3 хөлбөр нэг нь бол яг одоо байгаа байдал гэж үздэг. Миний асууж байгаа асуулт надад яг одоо яаж нөлөөлж би аль талаас нь одоо санаас овч ч юм уу тэгээд ингээд энэ хандаад байгаа. Тэгээд тэр байдлыг харуулж байгаа гэсэн нэг өөр хөлбөр. За 2 дугаар хөлбөр бол нөлөө одоо би ямар үр дүнтэй болох нь миний асуудал ямар одоо нөлөөлөх үү гэд
үр дүн ямар гарах вэ гэд тэрний нөлөө хоёр дахь үзэр. Одоо энэ нөлөөлж тэгээд энэ үр дүн нь ийм гарнаа гэсэн үг. Одоо энэ энгийн арга байгаа. За эсвэл одоо бид нар олон тавилтуудыг ашиглахгүйгээр миний хувьд би дандаа бас ингэж үздэг. Нэгийг гаргаждаг. Нэг юм асуумаар санагддаг. За ерөнхийн нэг хариу хэлээд өгөөрэй гэд нэгийг гаргаждаг. За дахиад сүрэг гарвал би дахиад нэг юм одоо асуумаар байвал холбоотой. За тэгвэл тэрийгээ дотроо бодоод дахиад тодруулаад өгч би ойлгохгүй байна гэдээ дахиад нэгийг гаргаж өгнө. За тэгвэл одоо хизээ энэ үр дүн гарах нь уу гэд дахиад би бодоод за энэ 7 хоногт гарах нь уу гэд дахиад нэг гаргана. Эсвэл сарын дотор гарах нь уу гэд дахиад ингэ гаргана. Хариунууд гараад байна шүү дээ. 7 хоног болоогүй байна. Сарын дотор за болох гээд байгаа юм шиг. За тэгвэл 6 сарын дараа ямар болох нь уу миний хувьд одоо боломжийн гэвэл би шүү хүлээж чадна. За тэгвэл дахиад ингэ 6 сарын их гаргаж өгнө. Эсвэл би 6 сар хүлээж чадахгүй. За ингээд надад яарахтай хэрэгтэй байна гэж гэвэл одоо ингээд үр дүн иймэрхүү гарсан гэсэн үг одоо жоох бүтэхгүй талтай ч юм уу. За тэгвэл одоо дахиад асууж болно. За тэгвэл одоо бүтгэхийн тулд би юу хийх ёстой вэ? За миний толгой дотор бас хэдэн вариант байгаа. За бүтгэхийн тулд би өөрөө хичээх ёстой юм. За тэгвэл хичээхийн тулд би ямар үйлдэл хийх ёстой вэ? За тэр үйлдэлээ би хийх юм бол ямар гарах нь вэ? За энэ үр дүн ямар гарах нь вэ? За тэгвэл өшөө дахиад нэг вариант байгаа. За тэгвэл тэрийгээ би хийвэл эсвэл тэр хүндээ хандвал ч юм уу. Тэгвэл ямар үр дүн гарах вэ? За ингээд үзээд байна. Асуудал гарах болгондоо би ингээд хөөсрийг гаргаад байж болно. Угаасаа нөгөө тавилт бүгдээрээ одоо асуудал бэлэн байгаа. Энэ бол бэлэн биш. Би өөрөө яг тухай байдал дээр зогсож ингээд юм асуух илүү одоо уян тэгээд илүү хангалттай миний хувьд санагдаад байгаа. За энэ хөөсөр бол одоо Вичи Тарот гэж байгаа. За энэгээр би үзээд байсан. Одоо Вичийн Таротоор яг адилхан үзнэ. За тэгээд жишээлбэл дахиад нэг арга саяны 3 хөөсрийн арга байсан тийм бас шүү нэг уян арга тийм би одоо ингээд асуух болгондоо гаргаад байдаг. За 3 дахь арга жишээлбэл хоёр хүн муудалцсан байна. За одоо ингээд гэр бүл салах гэж байгаа юм уу эсвэл цаашаа одоо гайгүй болох нь эсвэл одоо хоёр залуучууд одоо гэлгээд наана асуудал гарсан ч юм уу одоо яамаар байна. Эсвэл гэр бүл дотор нөхөр ихнэр хоорондоо ингээд муудсан тэгээд эвлэрэхгүй яваад идэг тий одоо хэд хүртэл яах нь жоохон хэцүү байдалд орсон. За тэгвэл бас ингэж үзэж байна. За би өөрөө үзэж байгаа нөхрийнхээ тухай тий. За тэр хүн миний тухай юу бодож байгаа вэ гэж миний гаргаад тавьдаа. За тэгвэл би тэр хүний тухай юу бодож байгаа вэ гэж дахиад нэгийг аваад гаргаад за ингээд бид хоёрын харилцаа гараад ирчихэж шүү дээ. Харсан чинь одоо миний бодсноороо биш. Манай нөхөр шууд өөр юм биш. Яагаад ч үгүй биш. Тэг хүлээгээд байгаа ч юм уу одоо хизээ би өөрөө сэтгэл нь тайван болох тий. Зүгээр гарч ийн эрг. За миний хувьд бол хамгийн юу гараад байна шүү дээ жишээ тий. Одоо би их гомдсон ч юм уу уулсан ингээ яваад байгаа ш. Надаас болоод энэ асуудал ингээ шийдэхгүй яваад байгаа юм биш тэгээд ингээ үзэж болно. Хоёр хөөсрийг гаргаад. За эсвэл одоо асуудал биш ч гэсэн одоо ажил дээр дарга тий одоо надтай хандлага ямар байна? Миний найз надтай ямар хандлага байна? Би тэр хүндээ ямар байна? Тэр хүн миний тухай юу бодож байгаа вэ? Манай хүүхдүүд бүгдээрээ ямар хоорондоо ямар байгаа вэ? Тэг ингээд асуугаад иж байгаа гэсэн. За бас ингээд энгийн арга тэгээ одоо энэ хөөсрийг гаргасан тэгээд энэ Оросоос шууд орчуулсан байгаа. Тэгээд дотроо энэ ном нь яваад байгаа. Тэгээд энэ дотроо бас нэг хөөсрийн одоо олон ингээд тайлбарууд байгаа. Тэгээ энийг уншихлаар бас энийг хүмүүс сайн ойлгохгүй байна гэж. За энэ дээр бол бид нар асуухдаа амьдралын тухай асуудаг тий эсвэл одоо ажлын тухай асуудаг эсвэл харилцааны тухай асуудаг тий одоо өөрийнхөө хөгжлийн тухай ч юм яг тэрэндээ зогтсон одоо асуулт энэ хариу олно гэсэн үг. Тий жишээлбэл одоо цомын 5-ын тоотой гарлаа жишээлбэл. За хариунууд ингэж байгаа боломжит алдагдал бодит үндэслэлтэй айдас сөрөг хүмүүс эсвэл нөхцөл байдалд буцаж ирэх бас эвдэрсэн итгэл найдар. За одоо ингээд би ажлын тухай асуугаад байна шүү дээ. За тэгвэл боломжит алдагдал. За зөгч нь ажилдаа хариу
бодит үндэслэлтэй айдас. За энэ бас асуудал биш, жишээлбэл одоо ажилдаа орох гээд байгаа ч юм уу тий. Одоо намайг ажилдаа авах нь уу. За тэгвэл бодит үндэслэлтэй айдас гэж бас одоо миний тухай яриад байна тий. Би өөрөө юм байгаа учраас бас бүтэхгүй жиж байна. Ерөнхийдөө 5-ын одоо энэ хөөсөр сөрөг гараад байгаа. Ерөнхийдөө бүх хариунууд. За эсвэл одоо сөрөг хүмүүс эсвэл нөхцөл байдал буцаж ирэх тий. Энэ дээр бас хариу сөрөг одоо надад тийм сөрөг хүмүүс нөрөөлөх ч юм уу тэгээ бүтэхгүй ч юм уу тий. Эвдэрсэн итгэл найдар одоо ерөнхийдөө бүтэхгүй гэсэн үг. Одоо ажлын тухай тий. Эсвэл одоо харилцааны тухай би юм асуугаад байгаа юм бол тэгвэл энэ дээр бас сөрөг хүмүүс эсвэл нөхцөл байдал буцаж ирэх эвдэрсэн итгэл найдар тий бас зогцож чинь тий. Энэ хариу одоо харилцаан дээр бас иймэрхүү гарна гэсэн үг. За амьдралын тухай асуувал одоо би гадаад явах гэж байгаа юм уу тий ямар болгоно энэ хөөсөр гарах юм бол за айдастай байна бодис үндэслэлтэй айдастай би айдастай байна гэсэн боломжит алдагдал бас ингээд бүтэхгүй ч юм уу тий одоо ингээд ойлгоно гэсэн үг энэ хариунуудыг ер нь бүх хариунуудыг дандаа ингэж үзээд яваад байгаа гэсэн үг. За бас дахиад нэг юм арга байгаа одоо энэ хөөсөр дотроо байсан тэр тайлбарна шидтний тойрог гэж байгаа. Одоо тэрийг бас зургийг тавиад та нараа энийг бас асууж байна. Ерөнхийдөө хүн миний амьдрал ерөнхий ямар байна гэд ингээд асуудаг ч юм уу тий. Тэгвэл одоо ийм харагдаж байна. Хөөсөр 13 ширхэг хөөсрийг ингэж байрлуулна гэсэн үг. Харагдаж байна тий. Тэгээ одоо бүх хөөсрүүдийг хойлоод тэгээ ингээ 13 ширхэг гаргана гэсэн үг. Тойргоор. Тэгээд өөрөө санаараа эхнийх нь хаан тавьсан, одоо дээрээ тавьсан. Тэгээд нар буруу дистарадаар ингээд тойргоор ингээд тавина 13 ширхэг хөөсрийг. Тэгээ одоо энэ 13 ширхэг хөөсөр шууд миний ерөнхий амьдралын одоо хандлагыг, миний амьдралын чадвар, байдлыг, хандлагыг тэ ерөнхий ингээд харуулж байна гэсэн. Тэгээ одоо нэг нь гэвэл өөрийгөө нэг дөгөр хөөсөр одоо юу хийлээд байгаа гэвэл тэ өөрийгөө тодорхойлох бие болон сэтгэл зүй минийх ерөнхийдөө ямар байгаа гэдгийг харуулж байна гэсэн. За 2 дугаар хөөсөр боловсрал сургууль хамт олон тий. Одоо би яг энэ чиглэлээр ямар хүү байгаа юм болов гэд 2 дахь хөөсөр харуулж байгаа. Би амьдралдаа бас төрөөд ингээд сурна шүү дээ цаашаа амьдралдаа нас хамаагүй ингээд бас миний одоо чадвар тий сурах ерөнхий дээрийг харуулж байна гэсэн. За 3 дахь хөөсөр бол гэр бүл тий би гэр бүлтэй болох уу, гэр бүлтэй болвол ямар гэр бүлтэй болох уу, тий ямар одоо тэрийг харуулж байна гэсэн үг. Одоо янз бүрийн салуулт, гэрлэлгээ олон тиймэрхүү юм байл бас ингээ ерөнхий харуулна гэсэн үг энэ. 4 дахь нь баяр баясгалан хайр сэтгэл тий. За бас би хэрэг баяр баясгалтай болох уу. 5 дахь нь ажил хүрээлэн байгаа орчин тий. Ажил дотроо хамт олон дотроо би бас ямар хүү байгаа. 6 дахь нь чиний мөрөөдлийн ханх уу гэж байгаа тий. За би яг өөртөө согтсон тийм сайхан хань таарлах нуу тийм миний мөрөөдлийн гэсэн. За 7 дахь нь хүсэл мөрөөдөл тийм миний одоо мөрөөдөл биелэх нуу хүслүүд хэрэг амьдралдаа сайхан биелээд сэтгэл хангалуун болох уу. 8 дахь нь аялал зугаал уулзалт гэж байгаа тийм. Бас энэ дээр би дэлхийд ер нь хэрэг танилцж аялах явах нуу тийм. Бас энэ дээр ишүү нарийн дараа 13 хөөсрийг гаргаад ишүү нарийн асуумар байна бас дахиад гаргаад хажууд нь тодруулаад яваад тач болно шүү дээ. За амжилт 9 дахь нь амжилт бүтээл тийм бас амьдралдаа би хэрэг амжилттай их бүтээлтэй болох нь. 10 дахь нь найз нөхөд нийгэм улс төрийн байдал тийм. За ойлгомжтой. За бас би энэ найз нөхөд дотроо нийгэм дотроо хэрэг одоо нэр хүндтэй ч юм уу одоо хэрэг амжилттай, ашигтай одоо юм хийж чадах уу гэсэн. 11 гавьяас бэлэг уур чадвар. За энэ бас миний цаана бүтээл чадварыг харуулж би хэрэг амьдралдаа хэрэгжүүлж, ашиглаж, өөрийгөө хөгжүүлж чадах уу тийм. Тэгээ 12-д гинтийн бэлэг тийм. Би зүгээр багтаа хэрэг надад гин дээрээсээ одоо бурхан надад бэлэг өгөх нү тийм. Ерөнхийдөө ойлгомжтой гинтийн бэлэг гэдэг юм тий. Одоо юм хийгээгүй ингээ ороод ирсэн. За ийм
одоо хитэн аргуудыг би хилжлээ та нар ингээд үзээд байж болно. Бас энэ хөлзөрн дотроо бас юм жижигхэн юм тайлбар байгаа. Та нар энийг бас одоо ашиглаж болно. Сайн сурвал тэгээд ер нь 1-2 аргатай байвал тийг хангалттай гэж үзэж байгаа. За энэ номонд жижигхэн юм тайлбар дотроо бас юм тавилт яг өөрийн weight-ийн өөрийн тавилт байгаа. Одоо нэгдүгээр бид нар энэ Боол, Баатар, Хатан, Хаан гэж 4 төрлийн хөл рүү шүү дээ. Одоо тэрнээс аль нэгийг сонгоно гэсэн үг. Одоо би өөрөө гэсэн үг тэр. Өөрөө мэдрэмжээрээ сонгоно. Тэгээд дараа нь ингээд тавилтуудыг тавина ингээд 7 хөл 10 хөлрийг ингэж тавина. Яг ийм байдлаар. Тэгээд дараа нь одоо нэгээр нь ингээд нийгээд тэгээд тайлбарыг номноос нь гараад уншаад яваад байгаа гэсэн үг. Тий бас та нар ингээд олон нэрвэлхтэй одоо бохирдог ч юм уу хүмүүс асуугаад тийм бас тийм байж болно. Одоо та нар хүндэтгтэй хандараа гэсэн чинь нэг сайхан нэг цэвэрхэн дэвсгэр гаргаад дандаа таарууд зөөрүүлсэн тий тэрийгэ дэвсээ тэгээ дараа нь ингээд үзэн бас өнөөдөр үзлээ маргааш та нар дахиад ингээд үзэхийн өмнө энэ тааруу хөлбөр бүгд ингээд дистараатай тоотой байгаа шүү дээ. Тэрийг бүгдийг ингээд 5 төрлөх байгаа тийм одоо ромын тоогоор нь бүгдийг ингээд 0-оос 21 хүртэл ингээд дистараар нь ингээд одоо хийгээд тийм дараа нь сава гэд бас адилхан ингээд 10 тоонуудыг дараа нь Боол, Баатар маань Хатан, Хаан гэд бүгдийг бас ингээд дистараар бүгдийг ингээд одоо болгоод тэгвэл одоо өнгөөр өчигдрийн үзсэн бүх мэдээлүүд ингээ арчигдсан ингээ цэвэрхэн болсон гэсэн үг. Тэгээд та нар дахиад дараа нь бүгдийг дахиад ингээ нийлүүлээд тэгээд дахиад өөр юм асууж болно гэсэн үг. Тэгээ асуухтаа мэдээж та нар ингээ шинэ карт, шинэ хөлөр болсон гэсэн үг. Тэгээд та нар хоёлоо дахиад бисэлгаа дотроо бодоод тэгээд юмудаа асууна гэсэн. За иймэрхүү. Тэгээ ерөнхийдөө тааруу хөлзөр бас би нэгэн сонирхоод байдаг. Тэгээд надад бас юм орс хэлээр номнууд байгаа. Монгол дээр одоо баггүй. Энийг би бас яг weight-ийн тааруугийн юм ном авсан. Одоохондоо би ишүү хэрэглээгүй. Гэхдээ энэ дотроо бас олон тавилтууд байгаа. За бас би өөрөө сэтгэл зүгээр төгссөн шүү дээ. Тэгээд сонирхоод энэ тааруу бас сэтгэл зүйтэйгээ холбогдсон юм байна. Бас энэ одоо энэ ерөнхийдөө тааруу өөрөө одоо мистик гэдэг одоо ингээд бат эзотерик талын одоо арга шүү дээ. Хүн өөрөө одоо бэлэн мэдээлэл авдаггүй дандаа даалт хумсрыг ашиглаж цаанаасаа тэг сансартай бурхантай холбогдож одоо гэж хэлдэг. Даалт хумсартайгаа холбогдож цаанаасаа тэр мэдээлэлийг авч уншаад байдаг, бадлага байхгүй мистик гэж үздэг. Яг энэ таарог биш энэ аргыг энэ сэтгэл зүйн арга гэж байгаа бас энэ хоёр нуу гаргасан байна. Тааруу болгоныг бас ширхэг хөөзрэг болгоно бас энэ сэтгэл зүйтэйгээ холбож ажилт юм байна. Бас хүнийг саасахтаа, хүнийг танихтаа, хүн бас өөрөө аль нэг асуудал гүн юунаас улсан мэдэхгүй шалтгаан нэг тийм учраас энэ номны тусламжтайгаар тааруугийн тусламжтайгаар бас тэрийг олж болдог. Энэ бол шилж ухаан гэж байгаа. За би анх тааруу яг ишүү мэдэхгүй байхдаа ганцхан энэ англи хэл дээр ингээд өөрийнхөө шагаас авахсан чинь удаагүй тэгээд надад манай дахиад шав юм номыг биелсэн байна. Тааруу өөрөө сурах тийм. Тэгээд ер нь одоо маш их мэдээлэлтэй тааруу тэгээ одоо ерөнхийдөө Монгол дээр бас орчуулсан байгаа. Дээр нэг ном тэн дотроо тааруугийн бас юм байсан. Одоо нэг бүлэг. Тэнд одоо энэ монгол хэл дээр бас орчуулсан олон тавилтууд байгаа. Тэгээд та нар хүсвэл тэгвэл энэ хэдэн тавилтуудыг яг энэ видеоны доор бас юу боломжтой байвал би дараа нэг тавьчих. Энэ бас олон юм хуудастай байна. Тэгээ энэ өрөлтүүд олон нэртэй. Одоо загалмай
үргэлжлэж байд юм байна. Хоёр зориулсан бодол гэж байна. Сонголт гэдэг юу байна? Кейтийн загалмаа гэж арга байна. Энэ хитэн тавилтуудыг бас дахиад нарийн сонирхол би бас тавьж болно. За, ерөнхийдөө юм байна. За, баярлалаа амжилт хүсье.